Ээлжид пүрэв гараг ирж шинэ подкастаараа уулзж байгаадаа баяртай байна. Монголын түүхэн хүмүүс подкастын нэг хэсэг, Монголын гайхамшигт хатад подкастын Монголын түүхэн хүмүүс. Ки хатан 4-р хэсэг төгсгөл буюу төр самарсан. За Йоан Гүрэн төгсгөлийнхаа хамгийн хэцүү үед орж исэн үе 1350-аас 60 онд нэр дээрээ тогоон төмөр хаан сууж байсан ч нийтэр дээрээ хөшигний араас Ки хатан Пак буха аюу ширээдараа нар төрийн хэргийг дураараа шийдчихснаас Алтан ургийнхан Ки хатанд алагдахаас имэж хүчрхэг болт төмөр жанжны сууж байгаа Даатун дахь цэргийн хуаранд очиж ам хорогдох нь их болсон байна. Эрдлэгэг жанжин Дашбаатарын хүү болт төмөр жанжин хятадуудад дургу агаад солонгос шивгчин байсан Ки хатан Ирлиз хунтааж аюу ширээдараа хоёрыг эсэргүүцэгч олон монголчуудын нэг байсан юм. Эцэст нь Ки хатан тогоон төмөр хааны өмнөөс болт төмрийг Сичуан мужид цөлөх зарлиг илгээсэнд болт төмөр тэр зарилгийг дамжуулсан төвшмлийн алаад хаан балгасан тийш дайрахаар цэргээ хөдлөсөн. Тариачны бослохын эсрэг олон жил тэмцэж хал үзэж хат суусан болт төмөр жанжны их цэрэг нь дайран ирж явааг дуулсан аюу ширээдараа айсандаа нийслэлээс зүгтэж хөх төмөр жанжны байгаа хуаранг зорин отсон. Болт төмрийн их цэрэг дорхоноо нийслэлийн хаалганд тулж ирээд урагч төр самарч байгаа чосчин сайд залхаа Пак буха солонгос хоёрыг өөрт нь тушаах ганц л шаардлага тавьсан байна. Ки хатанд тэр хоёрыг аврах байтугай өөрийнхөө утсан чинээ улаан амийг хоохоологч чадал байсангүй. Тиймээс тогоон төмөр хааны зарилгаар өнөөх хоёрыг модоор торлсон тэргэнд суулгаж болт төмөрт тушаахаас аргагүй байдалд оржээ. Болт төмөр жанжин тэр залхаа хоёрыг цаазалж хэрмийг нэвтрэн тогоон төмөр хаанд бараалхан бие засаж алдаагаа ухаарч шудраг зүтгэлтэй сайд эрдэмт мэрэгэн төшмөлийнхаа үгийг сонсож шашны гаж буруу зан үйлд цаашид автгаа болж зогсоохыг хүсжээ. Хүчит бүх гүнж хотолон хатан заригт ану хатан айлтлал инэрлийн дэд их дайгны цадиг түүхэн армаанууд аудио ном нь Эмбүк Зангиа цэгэмэнд цаасан ном нь интерном Мир Азхур улсын их дэлгүүрт хаанд хэлэгч үг байсангүй таг дуугаал сууж исэн гэж содорт тэмдэглэсэн байна. Ингээд зоригт болт төмөр жанжныг тэргүү сайдаар тохон томилжээ. Болт төмөр сайд ордон дахь тайгнуудыг цөөлж, авилгад идэгдсэн төшмлүүдийг цаазалж, ордонд үрэлсэн Камамутра судрыг номлогч элдв ламнарыг хөөн зайлуулж, эцэст нь харь ухсааны Ки хатныг бас зайлуулахыг шаарджээ. Гэтэл түүний бүх шаардлагыг биелүүлжсэн тогоон төмөр хатнаа өмөөрөн хамгаалав. Өстой заяагүй. Энэ үед нь зайлуулсан бол бас Йоан Гүрний нас арай уртч байх байсан билүү. Үнэхээр толгойн иргсэн хаан байсан байгааз. Дотор газрыг эзлэн авч нийслэлээ байгуулан их дэлхийн хамгийн хүчрхэг гүрнүүдийн нэг болж байсан Йоан Гүрний сүүлчийн цаг хугацаа ирж байлаа. 1365 он. Өштөнд дайсан болт төмрөөс айж түгшсэн Ки хатны шин шадар тайган Жоо угт ирж богд мандах ордныг богд мандах хаалгыг болт төмөр жанжны цэргүүд нүдэж байна хатантаа гэж хэл дуулгажээ. Уг нь энэ хаалгаар хаан болон Ки хатан л орж гардаг хатуу журамтай байсан. Тэр шөнө болт төмөр жанжны цэргүүд Ки хатныг барьж өнгөт нүдтэй урчуудыг захирах яаманд аваачин хоржээ. 7 голтой 13 муу мэхтэй харь ухсааны хатныг харгалзах ажлыг болт төмөр Итгэлт Баатар Баян бухад даалгажээ. Болт төмөр жанжин их хатан Баян хотгийн эрх мэдлийг буцаан сэргээлээ. Төрийн толгойд гарсан Ки хатны ёсгүй ах нарыг цаазалсан Конмин ванг гисгэн цэрлүүлсэн хааны зарилгийг цоцолж Солонгосын вангийн ван цолынч бас сэргээжээ. Нөгөө толгойгүй тогоон төмөрчин хатныхаа ятгалгаар хаа байсан Солонгост байгаа Конмин вангийн ван гэдэг цолын бас цоцолсон байсан байгаа. Эдгөө болт төмөр сайдад хунтааж аюу ширээдаар хөх төмөр жанжин гэсэн хоёр том дайсан л үлджээ. Хөх төмөр жанжны эцэг болт төмрийн эцэгтэй хуучин цагт эзэмшил нутаг булаацалдан маргалцснаас болж эвлэршгүй дайснууд болсон хүмүүс. Өстой харамсалтай. Йоан Гүрний хоёр хүчрхэг жанжин хүртэл хоорондоо өшгөнцөнтэй байж. Ингээд Йоан Гүрэн мөхлийн ирмэг дээр байхад гол хоёр жанжин хоорондоо байлдав. Болт төмөр сайд аюу ширээдараа хөнөөж Алтан ургийн өөр хүнээр хаан залах бодолтой байсан ч харамсалтай нь аюу ширээдарыг гартаа оруулж чадаагүй юм. Хоригдож буй Ки хатныг дарамтлан хүүгээ нийслэл дуудсан захиа бичүүлэхийг шаардсан ч эхэндээ Ки хатан
үрээ хамгаалах эхийн зөнгөөр захиа өчгийг зөвшөөрсөнгүй. Эцэстээ аргагүй эрхэнд Ириш Аюушридарыг яаралтай нийслэлд эргэж битсэн ч гэсэн Аюушридараа мэдээж эрэг тэнэг хүн биш, занганд орсонгүй. Бол төмөр эцэстээ эрх мэдэлтэй толгойн эргэж өнгө үзэсгэлэнтэй өндөр угсааны залуу охтыг өөртөө хатан болгож авсаар байгаад нэг мэдсэн 40-од хатан татвартай болж арх дарс найр цэнгэнд авцсан хүн болж хуурчээ. Эцсүүлдээ тогоон төмөрч бол төмөрийн элдв ааш авирын твчгээ болсон байна. Бол төмөр жанжин хааны татвар эмийг оролцсон ки хатны хоригдож байгаа газарт хонголсон гих мэт явган хов яриа ордноор тархаж эхэлсэн гин. Тогоон төмөр хаан шүй шибэн гихч бичгийн хятад түшмэлийг дуудан бол төмөрийг хороох тухай зөвлөлдөжээ. Хятадуудыг үзий яддаг бол төмөрт мэдээж тэр хятад түшмэлч бас дургүй байлаа. Бол төмөрийн аим сахигчд эзэндээ хэнийг ч ойртуулдгүй гарамгаа тулдаг дайчид байсан тул хааны өргөнд түүнийг дуудаж байна гэж мэхлээд ордны дотоод журам ёсоор хамгаалагчдын үлдээж зэвсэггүй оруулаад завчин алжээ. Уулын зөөр ойлголцсон бол төмөр гэж энэ насаараа хятадын тариачдын бослоготод тэмцэн тогоон төмөрийн аим тасрах гэж хамгийн хэрэгтэй хүн байсан. Монголчууд нэрээ бас л хэцүү хүмүүс юм аа. Бол төмөрийг алагдмагц толгойг нь цавчиж хайрцагт хийгээд Аюушридарт илгээж хун тайжийг нийслэлд буцан ирэхийг дуулгав. 100 хоног хоригдсон өнөх хорлонд ки хатанч суллагдлаа. Хөх төмөр жанжин хааны зарилгаар Аюушридарыг хамгаалan нийслэлд хүргэх замд хунтайж түнд эцэг хааныгаа түлхэн унгаж өөрийн хаан сэнтийг залрахыг хамжаач гэж хүссэн байна. Гүмэн таарва энэ тогоон төмөр ер нь угаасаа бүр таригтлогоо нүгтцэн амтан байсан биз дээ. Тэр балай хатан тэгээд энэ муухай хүрэн бөртөө хүүхдэд буцааж авчирч ер нь яах гэжсэн. Өмнө нь ч өөрийнх нь эсрэг байсан, одоо ч гэсэн амийн авраад дуудсан чинь шууд эцгийнхаа эсрэг хамтраач гэж нөгөө жанжинд хүсэл тавьсан байгаа. Хэдий бол төмөртөө өштэй байсан ч гэсэн хаа эзэндээ үнэнч хөх төмөр жанжин харин тэр хуйлдаанд оролцохыг огт хүссэнгүй. Аюушридар хөх төмөр өөрийн эцэг хаанд ховлцохгүй гэж үхтэл айсан ч хөх төмөр чимээгүй өнгөрсөн хачирхалтай. Гэхдээ энэ хөх төмөр нь ч гэсэндээ ирээл шууд байранд нь тавихгүй дуугаа өнгөрнө гэдэг чинь хуйлцсантай адилхан шүү дээ. Тогоон төмөр түүнийг төвлөн захирах яамны 100 гарын тэргүүн сайдад томилжээ. Одоо улс гүрэн сөнөхгөө тагцж нэг албан тушаал гээл одоо Монгол ийм дамарсан байгаа нь аргагүй юм байна. Бас эртнээсээ л ийм нэг албан тушаалын доонтой найр цэнгэлт толгоогоо алдсан, хоорондоо эв нэгдэлгүй ийм байдлаас олж Монгол хамаг хүчээ алдчихсан байна шүү дээ. Их хүү хоёр хөх төмөр жанжинг зайлуулахгүй бол Аюушридараа хаан болж чадахгүй гэж түгшиж байтал хөх төмөр удалгүй албан тушаалаа орхиод цэргээ захирахаар одож. Аргагүй цэргийн хүн нөгөө том жанжин байхгүй болцсон. Тэгээд нөгөө тариачдын бослого нь бүр дийлдэхэ болж исэн болохоор эрхвш нэг улс гүрний бодох сэтгэл төрсөн юм шиг байна. Бол төмрийн үхлээс хойш өөрийн дэмждэг байсан хүн байхгүй болцсон болохоор их хатан баян хутаг сэтгэлийн их зовлон дунжээ. Ингээд их юан гүрний хааны их хатан баян хутаг 42 наснда бие барж ордонд их үе гашуу зарлалаа. Их хатан таалан тулна гэдэг бол асар том уй гашуудлын хаас жаах. Гашуудл тайлагдахад долоогч сайд түшмлүүд баян хутаг хатны оронд ки хатныг их хатанд өргөмжлөх тухай санал гаргасан ч ягаад ч юм харин энэ удаа тогоон төмөр хаан л зөвшөөрсөнгөө. Их гүрний дороотл төрийн төгсгөлгүй самунд ки хатан буруутай гэдгийг ухаарч эхэлсэн ч байж мэдх юм. Гэсэн ч жилийн дараа 1366 оны 1-р сарын 13-нд Солонгос шивгчин байсан ки онгт Үлзий хутаг хаан юан гүрний бүх хууль цаазыг зөрчиж их хатанд өргөмжлөгдөжээ. Баян хутаг хатны эд хөрөнгө болон сан хөмөргийн захиргааг ки хатныхтай нэгтгэж ёстол лус даашгүй баян болжээ. Улс гүрэн сүрх гээд хахад ки онгт энэ эмэгтэйг их хатан болгосон тухай дундад зууны үеийн язгууртан жуу ёд дууны нэг шүлэг байдаг. Ки онгтын гэр бүл ялуу мөрний зүүнтэй аж төрмөй. Сайхан төрх насан үлзээ эрдэм авьяасаараа их хатны сэнтээ заларчээ. Бичгийн утгачийн хүрээлэн өмнөх өдөр нь зарлаг тойров. 3 үеэрээ өршөөл хишиг өндөр хэрэгэн пүнлүү хүртөв гэж тэр хятад бичсэн байна. Одоо энийг шүлгэл гэх бахта одоо бодвол нөгөө хятад хэлээрээ их уран яруу хэллэгээр бичсэн байсан баг.
Тэгээ орчуулгаар зөвхөн утга нь буугаал юм болсон байна л да. Одоо төрсөн хүүгээ их хааны сэнтэд залхал үлджээ. Тэгээд хүүгээ хаан болохоор яарч тогоон төмрийг тариачны бослогтой тэмцэж яваа хөх төмөр жанжны хэрэгм цолыг хураад шийтгээд өгөөч гэж ятгаж яншиж гарлаа. Гэтэл их Юан гүрний сүүлчийн цаг цохилж өмнөд нутгийг бүхэлд нь тариачдад алдаад ахад босогчдтой биш харин тэр хятадуудтай тэмцэлтэн байлдаж цус асгаруулan тулалдаж яваа жанжинтай тэмцэг нь харь угсааны хатанд л чухал байсан баг та. 1358 оны 100 үер бууж царцааны нүүдэл тариа будааг сүйтгэснээс Юан гүрэнд аимшигт өлсгөл нь үүрлжээ. Ядаж нийслэлийг жимс ургацаар хангадаг өмнөд муж тэр чигтээ босогчдын гарт орсон байлаа. Өсөглөнгөөр өгсөн мянган хүнийг оршуулж дуусаад байтал аимшигт тахалт игджээ. Ер нь олон хүн өхөж өргөдөөд хөрс ус бохирдохоор тахал өвчин ер нь гардаг нэг тийм биологийн зүй тогтол байд юм шиг байна. Тахал торгоны замаар өрнөд Европыг хамарч дэлхийн хүн амын 4/1 нь аимшигт тахлаар өгсөн юм. Улаан алчууртны бослогын удирдагч Жу Юанжан гэтэл өмнөд хятадд Минг өрнийг байгуулснаа зарлан өөрийгөө хаанд өргөмжлөлөө. Минг гэдэг нь гэгэн гэсэн утгатай ханзаар тэмдэглэгддэг. Минг өрний анхны хаан Жу Юанжан хаан балгас хот руу 200,000 цэрэг илгээлээ. Орох байх газраа олж ядан бачимдсан тогоон төмөр төр гүрэн сарнин ботарч мөхөх өдрөө хүлээн суух болов. Энэ гай зовлон бол цөм их хүү та хоёрын үлдсэн ланчиг гэж зөвхсөн гэдэг. Хаста нэрээ ороцсон бороо байгаад аль эртэл бол төмөр мөмөр тэрнээс өмнөх жанжин сайдуудыг хилж яхад ойлгодог байгаад. Одоо бол өнгөрсөн тогоон төмөр хаан минь. Мин улсын их цэрэг хаан балгас хотоос 20 км-ийн зайд тулан ирснийг сонссон тогоон төмөр нийслэлийг орхин зогтохоор шийдлээ. Өвөг дээдсийн шүтэн хаан хаттын хөргийг авч явъя ч гэсэн унаа хөсөг хүрэлцэхгүй авч явах цагч байсангүй. Тийм болохоор эзэнт гүрний хамгийн эрхэм нандин шүтэн тэр зүйлсийг торгонд боож баглаад л орхиход хүрчээ. Шүн дөлөөр тогоон төмөр ноёд жанжид хатад татвар 100 гаруй хүн дагуулan бат суртахуун таалах хэмээх дааман хаалгаар нийслэлийг орхин гарсан байна. Хамгийн эмгэнэлтэй өдөр. Өвөг дээдс нь цог хэмэр бадрангуй явахдаа байгуулсан энэ сүрлэг их гүрнийг ийм өрөвдөлтэй байдалд орхих хувь тавилан сүүлчийн эзэн хаан тогоон төмөртөл нүүрлсэн гачлантай. Хаан хотыг орхихын өмнө ордны зонхлох сайд түшмэл хаттыг цуглуулan хилэлцсэн тэмдэглэлд ки хатны нэр огт байдаггүй. Энэ их гүрний төрийг мөхөөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэж тэр үед хэдийн нөлөөгүй болсон байсан солонгос хатан үг дуграагүй биз. Эсвэл дуугарсан ч тэмдэглэлд үлдээх хэрэггүй гэж түшимлээд үдсэн ч байж магадгүй. Хааны цуваа завчаал бомтод хүрэхэд намрын хүйтэн бороо шаагж, өлсөж, цангаж зүдэрсэн зарим нь осгож өгсөн гэдэг. Тэдний араас 5,000 цэрэг дагуулan ки хатны ахын хүү ки сайн төмөр хэмээх солонгос жанжин гүйцэн очсон байна. Мөн хойноос нь ирсэн түшимлүүдийн хэлснээр хаан балгасан хот Мингийн цэрэгт эзлэгдсэн агаад хотоо хамгаалж үлдсэн хувлын хааны ач өндөр настан төмөр бухаа чантун сайд нарын хүмүүсийг цаазалж үлдсэн бүх хүнийг хөндөөгөө орхиж хот хэвийн байдлаар аж амьдрал нь үргэлжилсэн гэж сударт итсэн байна. Ки хатны ач ки сайн төмөр Ляодоны хойг хавар тарж батарсан Юан гүрний үлдэгдэл цэргийг цуглуулan солонгосын хойд нутгийг нэг хэсэгтээ эзэлсэн ч удалгүй солонгос ангийн цэрэгт бас ялагдсан байна. Тогоон төмөр хаан ки хатны хамт зуны нийслэл Шандуу хатад 9-р сард очиж хэсэгтэл амьдарсан байна. Гэтэл Мин улсын цэрэг юу гэж л Юан гүрний сүүлчийн хааныг зүгээр өнгөрөх үү? Хойноос нь өсгий дарам хөөсөөр Шандуу хот руу дөтөлж яваа гэсэн хил чимээ ирсэн тул хаан дагуулуудаа авч өнөөгийн өвөр Монголын нутагт байдаг Инчан хот руу бас л золбон зогтжээ. Хүчит бүх гүнж хотолон хатан заригт ануу хатан айлтлал инэрлийн дэд их дайгны цадиг түүхэн армаанууд аудио ном нь Эмбүк Занга цэгийн цаасан ном нь Интерном Мир Азхур улсын их дэлгүүрт Хонгород аймгийн эзэн дээд цэцний үр садын байгуулсан Инчан хот тэр үед хараахан эзлэгдээгүй байлаа. 1370 оны 5 дугаар сарын 23-нд 51 настай тогоон төмөр хаан тэнгэрт хальж
хунтайж аюуш Редарт бүх эрх мэдэл шилжжээ. Хааны үхлийн шалтгааныг сударт цусан суулга гэж тэмдэглэсэн аж. Гэтэл тогоон төмөр хаан Энчан хотод таалал болсныг мэдсэн Мин улсын цэрэг түрхрэн орж ирлээ. Аюуш Редар хэдхэн хүнээ аваад амь зулбан хойд нутаг руу эцэг өвгдийнхөө нутагууд бас л зогтов. АюушРедарын 50,000 цэрэг 2 хатан ханхуу майдар бал болон хатад татвар жанжид юан гүрний хасбуу тамга хас жуух зэрэг эрхэм нандин зүйлс цөм Мин гүрний цэргийн олцоолжээ. Эртгэн л юмаа аваад цаашаа явж явахгүй нэрэм. Ингээд юм нэг буруугаараа ирэхээрээс та тэр чигтээ мөхөлдөө ордог л юм байна л та. Ингээд юан гүрэн нь бол байхгүй болсон. Гэхдээ их Монголын дараачийн хаан хатан ханхуу хамаг цэрэг албат бүр хасбуу тамга Мин улсад алдна гэхэрчээс та аимшигтай. Харин хэргийн эзэн Хингэргийн дохиор Ки хатны тухай ямар ч мэдээ баримт түүхэнд үлдсэнгүү. Энэ үеэр үхэж үрэгдсэн үү, хамт зогтсон уу бүү мэд. Их юан гүрний их хааны хатны сэнтэд ёстой л тооноор нь орж ирсэн ёсгүй хатан харь угсааны Ки овогтын төгсгөл нь түүхэнд онцгой болон үлдсэн нь. Харин түүний хүү Аюуш Редар 32 наснда их Монголын хаан сууж 1370 онд Энчан хотоос золбож зогтон өвөг дээдсийн нийслэл Хар Хурам хотод очиж төнхөнсөн. Аюуш Редар Хар Хурамд очоод уугуул Монгол нутагт байсан ноёд болон ганцууд толтож байсан хөх төмөр жанжны 20,000 цэргийг цоглуулан багч гисэн бэхжиж авсан байна. Ки хатны тухай Монголын түүхэнд төдийлөн дурдлаггүй явж ирсэн ба юан гүрний түүхэн содраас түүх судлаач сод байлаг энэ Солонгос хатны тухай наривчлан бичиж олонний хүртэл болгосон юм. Юан гүрний сүүлчийн эзэн хаан тогоон төмрийн хаан болгосон хотыг орхон гарахтаа хэлсэн хэмээх эмгэнэлт шүлгийг л саяхан болтол монголчууд илүү сайн мэддэг байснаас биш. Эзэнт гүрний сүүлчийн хаан харь угсааны шивгчнээ хууль ёсыг зөрчин их хатны сэнтэд залж түүнийхээ хуйлдаанаас олж хаан ширээгээ алтхаа дөхөн баларч явсан түүхийг монголчууд төдийлөн мэддэггүй байлаа. Ки овогт хадам ах нар нь их нутагтаа хэрхэн цадгаа алдаж эцэстээ эзэн вандаа хядуулсан тухайч мэддэггүй байсан. Солонгосын MBC телевиз Үлзий хутаг буюу Ки хатны тухай 51 ангид кино бүтээж нэг хэсэгтэй л шууган дэгдэсэн. Энэ кинонд Ки хатныг зэвсгийн эрдэмд гаргуун байсан, тогоон төмөр хааныг Солонгост цөлөгдөж байх бага наснд нь аварсан, Солонгостой их илэгтэй хүн байсан гэх мэтэр түүхийг гажуудуулан уран сайхныг хэтрүүлэн дүрсэлснээс олж мэрэгжлийн хүмүүс түүхчид асар их шөмжлөл өрнүүлж байсан юм билээ. За ингээд юан гүрний сүүлчийн их хатан байсан Солонгосын Ки овогт Үлзий хутаг хатны тухай 4 хэсэгтэй подкаст төгсөж байна. Гайхамшигт Монгол хатад подкастыг сонирхон сонсдог манай сувгтаа нэгдсэн бүх сонсогчдоо гүн талархал илэрхийлж байна. Цаашид ч бас илүү сонирхолтой подкастуудыг хүргэж байх болноо. Ингээд манай сувгийг сонсдог, subscribe дараагүйсэн хүмүүс нь бас дарж нэгдэрээ баярлалаа. Мөн бас нэг зүйлээ сануулхад дэлгэцэн дээр харагдаж байгаа хаан банкны дансанд дэмжлэг цай кофений мөнгө илгээвэл маш их баярлах болно. Баярлалаа.